Лук 3 дугаар бүлэг. Цезар Тиберийн хаанчлалын 15 дугаар онд Понти Пилат Юдэг захирч, Херод нь Галилийн захирагч, дүү Филипп нь Итурай болон Трахонитийн захирагч, Лусан нь Абилений захирагч, Аннас болон Каяф нар тэргүүн тахилж байх үед цүлд буй Захариагийн хүү Иоханд Бурхны үг ирэв. Тэрээр нүгэл уучлагдах гимшлийн баптизмыг тунхаглан Йордан хавийн бүх нутгаар явлаа. Энэ нь иш үзүүлэгч Исаягийн үгстэй номонд цүлд хашгирагч нэгний дуу эзний замыг бэлтгэцгээ. Жимийг нь шулуун болгохтун. Гуу жалаг бүр дүүрч, уул толгод бүр намсаж, тахир нь шулуун болж, инхэл донхол зам тэгшрэх бөгөөд мах бодтой бүхэн Бурхны авралыг үзнэ гэх болно. Химээ бичигдсэнчлэн болжээ. Тиймээс тэр өөрөөр нь баптизм хүртэх гэж байсан ард олонд хорт магаан удмаа ирэх уур хилэнгээс зүхтахыг хэн та нарт сануулав? Тийм бөгөөс гимшил зохистой үр жимснүүдийг гарга. Авраам бидний эцэг гэж дотроо бүүхэл. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудаас ч Авраамд хүүхдүүд босгож чадна. Моддын үндсэнд сүх хэдийн зоогджээ. Иймээс сайн үр жим сургуулдаггүй. Альва мод цавчигдан галд хаягдах болно гэв. Цугласан олон түүнээс тэгвэл бид юу хийх ёстой юм бэ гэж асууцгаав. Тэр тэдэнд хоёр цамцтай цамцгүй нэгэндээ илүүчил. Хоолтой нэг нь үүний адил үлдэгтүүн гэлээ. Татвар хураагчдын зарим нь баптизм хүртгээр бас ирж түүнээс багшаа бид яах болж байна гэхэд та нар тогтоогдсноос илүү бүү авахтун гэв. Зарим цэргүүд бид яах болж байна? Бид яах ёстой юм бэ гэсэнд тэр хинээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хэлсээр бүү гүтэг. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ. Ард олон Христийг хүлээн Иоханны тухай бүгд зүрхэндээ түүнийг Христ мөн эсхийг эргцүүлж байлаа. Иохан бүгдэд би та нарт усаар баптизм хүртээдэг. Харин надаас илүү хүчрхэг нэгэн ирж байна. Би түүний шаахан үдээсийгч тайлах үн хүндгүй. Тэр та нарт ариун сүнс хийгээд галаар баптизм хүртээнэ. Үтрмээ гүйц цэвэрлэн буудаага сарвчанд овоолохын тулд түүний гарт шигшигч байна. Харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлв. Тийхүү өөр олон зүйлийг хэлж синхрүүлэн тэр ард олонд сайн мэдээг тунхаглаж байлаа. Харин захирагч Херод дүүгийнхээ эхнэр Херодогийн хэргийн төлөө Иоханд зэмлүүлсэн нь Херодын үйлдсэн бүх ёрын муугаас болсон байтал дээр нь нэмээд Иохныг шоронд бас тэр хориулжээ. Ард олон бүгдээрээ баптизм хүртэж байх үед Есүс мөн баптизм хүртээд залбирч байв. Тэр зуур тэнгэр заагдан. Ариун сүнс түүн дээр тагтаа мэт биет хэлбэрээр буун иртэл тэнгэрээс дуун гарч хайрт хүү минь чи билээ. Таалал минь чамд оршдог гэв. Есүс 30-аад настайдаа үйлчлээ эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддгоор тэр бол Йосефийн хүү. Йосеф нь Елигийн, Ели нь Мататын, Матат нь Левийн, Леви нь Мелхигийн, Мелхи нь Яннайн, Яннайн Йосефийн, Йосеф нь Мататягийн, Мататян Амосын, Амос нь Нахумын, Нахум нь Хеслин, Хеслин Нагаин, Нагаин Матин, Мат нь Мататягийн, Мататян Симений, Симеин нь Йосехин, Йосех нь Йодагийн, Йодан Йонананы, Йонан нь Ресагийн, Ресан Зерубабелын, Зерубабел нь Шалтиелийн, Шалтиел нь Неригийн, Нери нь Мелхигийн, Мелхи нь Аддин, Аддин Косамын, Косам нь Елмадамын, Елмадам нь Ерин, Ер нь Йошуагийн, Йошуа нь Елизерийн, Елизер нь Йоримын, Йорим нь Мататын, Матат нь Левийн, Леви нь Симеоны, Симеон нь Юдагийн, Юда нь Йосефийн, Йосеф нь Йонамын, Йонам нь Илиакимын, Илиаким нь Милиягийн, Милиян
Миннагийн. Минна нь Мататагийн. Матата нь Наатны. Наатан нь Давидын. Давид нь Ессийн. Ессийн Обедийн. Обед нь Боазын. Боаз нь Салмоны. Салмон нь Нахшоны. Нахшон нь Аминадабын. Аминадаб нь Админы. Админ нь Рамын. Рам нь Хизроны. Хизрон нь Перезийн. Перез нь Юдагийн. Юда нь Яаковын. Яаков нь Исаакийн. Исаак нь Авраамын. Авраам нь Терагийн. Тера нь Нахорын. Нахор нь Серугийн. Серуг нь Реугийн. Реу нь Пелегийн. Пелег нь Хеберийн. Хебер нь Шелагийн. Шела нь Кайнаны. Кайнан нь Арфаксадын. Арфаксад нь Шемийн. Шем нь Новагийн. Нова нь Ламехийн. Ламех нь Метуселагийн. Метусела нь Енохын. Енох нь Яредийн. Яред нь Махалалелийн. Махалалел нь Кайнаны. Кайнан нь Еношийн. Енош нь Сетийн. Сет нь Адамын. Адам нь Бурхны хүү болоо.